сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ маш энгийн бүтэцтэй зүүмэл орлын цэцэг хийж сурна. За энэ маань өмнөх бичлэг болох хэдүүлээ нэг цамхаг хийж сурсан. Та одоо энийг энтэй маань нийлээд нэг бүтээл болох учраас энэний маань энэ хоёр бэлтцээ маань өндөр олвол ингээд яг ижлэхэн байгаа. За энэ маань бол 5-6 төрлийн нэг хитэн зүйлтэй нэг юм бүтээл болох учраас энэ удаагийн цэцэг маань болохоор 2 дахь цуврална гэж баг ойлгож болно. Та нарт ингээд зааж явж байгаад би энийгээ нийлүүлээд нэг бүтээл болгох юм аа. Ийм энгийн цэцэг хийхэд маань ямар материал хэрэг болох вэ гэхээр та нар бол өнгөний хувьд бол та нарын өөрсдийн сонголт. За би болохоор өөртөө байгаа нэг тийм ийм шар өнгө сонгоод авчлаа. За мөн ийм ягаан өнгө сонгоод авцсан. За энэ цэцэгнийхаа энэ голын энэ ишийг бол би энд хүрнээр хийсэн бол дараагийнхыгаа би бас нэг арай өөр өнгө оруулаад ийм өнгө сонгосон. За дээрэс нь энэ хоёр дээр орох өнгө бол ийм өнгө сонгочлоо. За тэгээд мөн дээрэс нь бид нарт цулгуй ийм цагаан өнгийн давуу хэрэг болно. За үүнийг яах вэ гэхээр бид нарт ягаан өнгийн маань давуу нас хаашаага 4 инчийн хэмжээтэй нэг юм дөрвөлчин хэрэг болно гэсэн үг. За үүнийг хэдүүлээ үсээд авцгаая. За үүнийг та нарт бол өөртөө байгаа юм янз бүрийн өөзөө ашиглаж болно шүү дээ. Би болохоор бас өөртөө байгаа юмнаас хийгээд үлдсэн өөзөө ашиглаж байгаа. За тэгээд мэдээж зүсэгч утга маань дээрээс нь инчийн ийм хэмжээтэй шугам маань хэрэг болно. За энэ хэмжээснүүд дээр өмнөх бичлэгүүд дээр ер нь би хүмүүсийг ойлгож байгаа л үгүй болов гэд эргэлзээд байгаа нэг юм байгаа. Тэр болохоор хэмжээс. За 1 инчт болохоор ийм 1 инчийг ингээд 4 хуваацсан байдаг. За тэгээд би болохоор бичгтээ энэ маань бол нөгөө нэг 2 инч чинь 2 инч гарan байх юм бол 2 инч гэснээ 4-ийг хуваах нь 2 ч юм уу гэд бичсэн байгаа шүү дээ. Тэр маань болохоор энэ 2.5 инч гэсэн утгатай шүү. 4-ийг хуваасан тэд гэж ард нь бичсэн байвал тэр маань 2 инч гарan. За 1 инч гарan гэх юм уу те. Тийм юм гэж ойлгоорой. Тэгээд ярихтаа бол би 2.5 гэдэг маань энэ яг 3 дахь инчнийхаа голоор байгаа шүү дээ. За тэгэхээр энэ маань дахиад нэг ийм дөрвөлчин нэмэгдэхээрээ 0.075. За 275 гэж би зүгээр ингээ яриад байгаа байхгүй. Гэтэ би яг би ч нөгөө нэг яг ийм мэргэжлийн ийм юм хүн биш. Зүгээр л ийм сонирхогч зүгээр би бүх мэдээлэлээ интернетээр л олж авч байгаа. Тэгээд энэ гадаадынхны хэмжээг бол өөрийнхөө л ойлгосноор ингээ ойлгоцсон. Тэгээд тэмдэглэхтэй болвол бичгтэй болвол дандаа бутархай тоогоор 4 хуваасны 1, 4 хуваасны 2 ч гэдэг юм уу те. Ингэж бичиж яваад байгаа шүү. За тэрийг ойлгохгүй хүн байвал хамаагүй над руу мессеж өчээд ч юм уу те юу яагаад асуугаад яаж болно. Тэг би аль болох завдаагаараа хэлээд өгч болох нэ. За ингээд эндээс маань 4-ийг харьцах нь 4 инчийн дөрвөлчин хэрэг байна. За энэ хутгаараа за бүх юм маань маш сайхан тэгш хэмтэй явах хэрэгтэй. Тэгэхгүй бол дайли болчихвол ингэж олон цаг зарцуулж зүүж ойсон бүтээлээ нэг бүсэн хийвэл гоё хийсэн дээр шүү дээ. Тэгээд ингээд ерөөсөө нэг юм хэрэг болох нэ.
За үүн дээр маань одоо шар өнгийн даав хэрэг болно. За та нар бол өөртөө байгаа өнгөнүүдээ хослуулад заавал энэ ягаантай, шартай хийх албагүй шүү дээ. Би л одоо зүгээр байгаа материалаа ашиглаад за бас мэдээж зүгээр ашиглахгүй энэ маань хэр одоо боломжийн хоорондоо зохицож гэнэ гэдгийг бол харна. За одоо дараагийн энэ дөрвөн ширхэг дэлбэнд маань болохоор 4 инч, ийшний 4 инч. За ийшнээ болохоор 2.5 инчийн өргөнтэй юм 4 ширхэг даав хэрэг болох нь. За би бас ингээд бичлэгээ яг хийхдээ одоо энэ зүсэлтээ хийж байхдаа би хэмжээг нь бас давхар ингээд тэр тодорхой тоотой югаараа бичиж авчи. Тэгээ та хэд маань бас хараад бол өөртөө боломжтойгоор нь хийгээд үзээрэй. За эднэр маань энэ хоёр маань одоо нэг бүтээлд орно гэсэн гэж хэлсэн шүү дээ. Тэрний дараа болохоор арай нэг өөр төрлийн бас нэг юм бичлэг орно. За яг одоо ийшнээ 4 инч, ийшнээ болохоор 2.5 инч. За энэ маань болохоор яг ийм 4 ширхэг хэрэг болох нэ. За одоо ингээд 4 ширхэг ижил хэмжээтэйгээ ингээд төсөв бэлтцээ. За энэ маань болохоор 4 дэлбээ маань болж ирэх нь. За үүний хажуугаар биднэрт одоо 4 ширхэг ийм цагаан даав хэрэг болно. За энэ хоёр дээр болохоор энэ дөрөв дээр болохоор 2.5 инч 2.5 инч гэсэн харьцаатай тэг дөрвөлжин одоо 4 ширхэг даав бэлтгэх нэ. За энэ харагдаж байна. За аль болох юм ер нь одоо ийм хүнжил зөмөл урлал хийхэд ийм цайран өнгө надад одоо яг хийж байгаа яг одоо бэлтцийг маань жоохон гэгтэй харагдуулаад амар санагддаг. За хараад бас хийвэл гоё болдог. За ингээд энэс биднэрт 4 ширхэг хэрэг болох нэ. За би өмнөх бичлэгүүдэд болохоро дандаа манай хоёр хүүхэд ингээд жоохон нэлийн дуу чимээтэй байдаг л та. Тэгээд тэрийгээ одоо эхлээд бичлэгээ хийчээд дараа нь би дандаа нэмэлтээр одоо чимээгүй орчинд орж иж одоо дуу оруулж одоо бичлэгүүд хийдэг гэсэн. За энэ удаа болохоор одоо манай хоёр хүүхэд маань том ихчтэйгээ төрөх гадаа гарсан байгаа учраас би одоо шууд ингээд цагаа хэмнээд яриад явуулаас зүгээр юм байна гэж бодлоо. Одоо бас нэг үе бодвол гайгүй том болж байгаа. За ингээд бид нар 4 ширхэг 2.5 инч 2.5 инч хэмжээтэй даавга бэлтжлээ. За энэ маань яаж одоо байрших вэ гэхээр энэ дэр байршина гэсэн үг. За ингээд за тэгээд одоо бичлэг үзээд өмнө одоо YouTube channel дээр маань subscribe дараагүй амжаагүй одоо тийм хүмүүс байвал бас дараад намайг дэмжээрэй. За ингээд болчихж байна. За одоо биднэрт энэ дараагийн хийх юм маань болохоор одоо энэ доотлын энэ хэсгийг хэдүүлээ хийх болно. За тэхийн тулд биднэрт энэ ишийг одоо зүсээ. За ишээ зүсгийн тулд хэдүүлээ 1.5 инчийн хэмжээтэй тэгээд доош нь болохоор 3.5 инчийн хэмжээтэй нэг одоо юм хэрэг болно. За маань 3.5 гэсэн үг шүү дээ. Урт нь болохоор 3.5. За өргөн нь болохоор 1.5 гэсэн үг. За энэ утга маань ер нь Монголд бол бас нэлээд байдаг. Энэ хавтан энэ шугам маань ер нь аюу олдцтой болсон мөлий. Одоо үнэхээр таад тийм юм аяа хоббитэй. За тэгээд юу үүснүүдээ ашигламаар байвал одоо нэг ингээд авчих юм бол нэлээд удаан хэрэгэлдэг.
За би болохоор яг одоо энийг яг зүгээр сонирхлоороо л сурдаг болохоор янз бүрийн тийм мэргэжлийн хүн бол биш. За ингээд ишний маань юу гараад ирж байна те. За ийм. За үүний хажуугаар бид нарт цагаан давуу маань бас 3.5 инчийн урттай. За гэхдээ өргөн нь болохоро 175 буюу одоо 1 инч, 1 бүтэн инч тэгээд 3 ийм дөрвөлж орно гэсэн үг байхгүй юу? Тэр нь болохоор ярихаар бол 175 гэдэг байгаа. Бичгтээ бол 1 бүтэн инч, за тэгэнгүүтээ 4-ний 3 гэж бичигдэж ирнэ. За эндээс маань бид нарт одоо 2 ширхэг хэрэг болох нэ. За би өмнөх одоо бичлэгүүдээ ер нь ингээл байнга үзэж ийн л да. Тэгсэн чинь ер нь жоохон утгартай яваад байгаа юм шиг байна. Одоо тэгээд би бүр жоохон ингээд хитрхи бүр нэг албаны маягийн одоо болгоод байгаа юм болов уу гэж саналаа. Тэгээд таадад одоо бас ямар санаа оноо вэ? Тим байвал доор коммент хэсэгт бас биччихээрэй. Би тэгээд аль болоход өөрийгөө засаад одоо дөнгөж эхэлж байгаа болохоор одоо бас өмнө нь юм хийж байгаагүй учраас бас жоохон алдах малтах юм зөндөө байгаа. Тэгээд тийм юм хүн байвал шулуун тэгээд доор нь биччихвэл дараагийнхаа бичлэгээр бас хэдүүлээ засаа явуучвал гэж бодож байна. Хитрхи удирдахтай байгаад тахаар бас үзэж байгаа хүндээ ч гэсэн онцгүй байх. За ингээд доодох одоо ишний маань хэсэг гараад ирсэн. Одоо бид нарт энэ хоёр талын одоо энэ дөрвөлжин хэрэг болно. За энэ болохоро өргөн нь 2.5 инч. За урт нь мөн ялгаагүй 3.5 инч гэсэн үг. За 2.5 инч. За тэгэнгүүтээ 3.5 инч. Энэ маань одоо тусгай тийм янз бүрийн шугам ашиглахгүй яг л одоо нэг юм энгийн зөмөл урдлын шугам ашиглаад бүгдийг хийчихэж байгаа. Ер нь би одоо ихэвчлэн одоо та нарт хийж байгаа бичлэгээ ер нь тэгж хийж байгаа. Тэгэхээр яагаад тэгээд байгаа вэ гэхээр хүн болгонд одоо бас яг тийм тусгай шугам олдохгүй шүү дээ. Тэгэхээр аль болох энгийн ямиг ашиглаад өөртөө байгаа юмаа одоо байгаа өөзөө ашиглаад хийчих юм бол бүгдэнд нь л одоо боломжууд байгаа гэсэн үг. За одоо доод талын хэдүүлээ энэ хоёрыг хийн. Энэ болохоро 3.5-ыг харьцах нь 3.5 инчийн бас яг нэг ижлэхэн дөрвөлжин 2 ширхэг хэрэг болно. За би энийг болохоро ийм өнгө сонгоод авцсан. Эннээс арай жоохон уусаад бас жоохон гэгэл энийг бодвол бас арай өөр цэцэг байвал бас зүгээр ах гэж бодлоо. Юм болгоныг одоо хоёроор хувилж хийгээд байгаа учраас энэ маань болохоор нэг жижигхэн тийм одоо one tools гэх юм уу одоо үлгэрийн яриагаар бол нэг тийм иж бүртэл гарах гээд ингээд судалгаагаа хийгээд тэгээ та нартаа заагаад явж байгаа. Яа. Ингээд нэг дөрвөлжин. За дараагийн дөрвөлжин нь энэ жоохон залгаа орчих шиг боллоо. Тэгтээ гайг баха. Болохол энэ болохоор миний нөгөө бэби нарт ойж өгдөг нөгөө баривчны одоо ухлаацнуудаас илүү гарсан юмнууд байгаа л да. Хөвчлөө. За бас зарим үед бол хүнжлэний юунаас гарна. За ингээд эндээ орно гэсэн үг. За тэгээд ингээд иймэрхүү хоёрын хооронд одоо ингээм хаях хэцүү
хэцүү, хаяхах хэцүү юм зүйдлнүүд зөндөө гардаг. За энэ бол баг ашиглахгүй. Энийг бол зүгээр одоо хаяхад бол хайр биш вэ. За ийм тохиолдолд би болохоор ингээд 2.5-аар ингэж тасалж аваад за энийг бол хаяа штэ. За энийг бол ингээд ямар ч өнгөсөн иймэрхүү болгоод ингээд хадгалаад авчдаг. Энийг дараа нь бас янз бүрийн юмд ашиглаждаг учраас. За одоо ингээд хэдүүлээ яах вэ гэхээр эхлээд одоо ингэж тавина штэ. Энийга ингэж байршуулад за энэ маань одоо оёхтой болохоор дандаа ингээд шулуунаар бүгдийг ингээд хоёод холбочихно гэсэн үг. Ингэж одоо үе үеэр нь эхлээд энэ гурвыг хооронд нь холбосон болвол дараа нь энэ гурвыгаа холбоод дараагийн удаа энэ гурвыгаа холбоод за үүний дараа холбосон одоо энэ урт одоо нэг юу гарна да. Тэрийг ингээд хөндлөө холбочих нэ. За ингээд одоо хэдүүлээ оёцгоё. За ингээд оёхдоо за өнгөн талыг нь хавсраад за ингээд яг одоо энэ уулны эндээс энэ хүртэл одоо яг л нэг уулныхаа л хэмжээгээр оёно гэсэн үг. За одоо эндээс энэ хүртэл гэсэн үг шүү дээ хэмжээ нь. За яг энэ уулныхаа хэмжээгээр л оёно гэсэн үг. За дандаа юм шулуу явна. За ингээд энийгээ бас дахиад за энэ мэтчлэнгээр бүгднийг оёно гэсэн үг ээ. За нөгөө хэдийгээ ингээд ойчсан. За дөөний хэдүүлээ эндүүд нь. За эндүүдхийн тулд би болохоор ийм эсгийн ийм зориултын юм эндүүддэг юм байдаг. Энийг би бүр Америкаас онлайнаар загч авчруулсан. Яагаад гэвэл амар амар одоо байгаа газараа тавиал эндүүдчихэд маш хялбар заавал нөгөө нэг юм эндүүддэг тавцсан мавцсан ашиглаад наан цаана гээд ахгүй. За үүнийгээ одоо хэдүүлээ эндүүдэх нэ. За эндүүдхтэй цагаанаасаа арай гүн өнгө тал руугаа гэхээр энэ гол хэсэг рүүгээ дарж эндүүдэх нэ. За дараагийнх нь бас ялгаагүй. За голын хэсэг маань болохоор ягаан тал руугаа дарсан хэсэг. За одоо энэ маань яах вэ гэхээр хөндлөн чихтэй хэдүүлээ шулуунаар оёод холбоод өгнө гэсэн үг шүү дээ. Ингээд холбочихно. За одоо ингээд цэцэгний маань их бие буюу одоо дэлбээ хэсэг ингээд гараад ирчлээ. За үүний дараа яах вэ гэхээр хэдүүлээ одоо энэ сүлийн энэ доод хэсгийг ойж өгөх нэ. За одоо бүгдээрээ цэцэгнийхаа доод хэсгийг ойцгоё. За тэгж ойхын тулд хэдүүлээ. За юуныхаа ишиний гадна талд арай нэг нарийн цагааныгаа ингээд шулуунаараа ойж өгнө. За дээрэс нь бас нэг 2.5 3.5 инч хэмжээтэй хоёр шиг цагаан байгаа штэ. Түүнийгээ бас бүгдийг ингээд холбоод оёод өгөх нэ. За одоо ингээд ойцсон. За үүнийгээ яах вэ гэхээр эндүүдхтэй одоо шууд дан дотогшин дараад
эндүүдчихнэ гэсэн. Хоёулангийн за ингээд эндүүдчихнэ. За одоо энийг яах вэ гэхээр хэдүүлээ цэцгнийхаа дэлбэн дээр ингээд шулууяад залгаад өгөх нэ. Яг одоо энэ оёдлууд маань бүгд ерөнхийдөө таарж байгаа. За ингээд сайн харах юм бол одоо энэ хоёр оёдол маань хоорондоо энэ оёдлууд маань бүр яг таарж өгч байгаа. Одоо хэрвээ зөв хэмжээд зөв залгаж ойсон бол тэр маань юу вэ гэхээр хэмжээ алдаагүй л гэсэн үг. За энэ бүгд одоо нэг ижил стандарт хэмжээгээр явж байгаа учраас энэ маань одоо маш бага зурдаг. Зя дандаа ингээд залхацсан. Одоо хэдүүлээ энэ дүүдэд дараагийн оёдлоо хийх нэ. За одоо ингээд оёцсон энэ маань дээшээ дарагдаж эндүүднэ гэсэн үг. За одоо нөгөө сүүлд хэдүүлээ хамгийн сүүлд 3.5 инчийн ийм дөрвөлжин 2 даав бэлдсэн дээ. Үнийг болохоор хэдүүлээ одоо ингээд нугалчих нэ голоор нь. За ингэж нуглаад яах вэ гэхээр хамгийн доотлын булан дээрээ тавиад шулуунаар оёд. За ингээд хоёулангийн яг энэ ормынхаа дагуу шулуунаар оёд өгөх нэ. За ингээд ойчсон. Одоо үнийг яах вэ гэхээр 0.5 инчийн одоо зай аваад оёдол дээрээ тааруулна гэсэн үг шүү дээ. За харагдаж байна уу? За ингээд энийг оёдлоосоо гадуур тайраад авах нэ. Энэ бол дахиж ашиглах боломжгүй хаягдл гэсэн үг. За ингээд хоёр талыг нь аваад за энэ маань одоо ингээд тэнэлэхээр доод талын цэцэгний маань одоо суур гараад ирж байна. За үнийг одоо эндүүдэд за ингээд бишин болчлоо. Ийм болсон. За тэгээд таад маань янз бүрийн одоо санал сэтгэлгүй тийм юм байвал одоо доор комент хэсэгт одоо чөлөөтэй бичээрэй. За тэгээд би багаар одоо бичлэгээ сайжруулад явна. За ингээд өнөөдрийн маань бичлэгтэй байсан та баярлалаа.